Оройн төргийн төмрөгийн шоу нэвтрүүлгийн удирлын 17 дахь дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаар маань NBA-гийн удирлын 2 дугаар албан ёсоор эхэлсэн энэ 7 хоногт хийгдэж байгаа онцлогтой бүх одын тоглолтын дараа удирлын 2 дугаараас юу болох бол плей-оффын багууд болоод мөн плей-оффын өрсөлдөөнд аврагын өрсөлдөх гол багуудын үед ямар өөрчлөлтүүд хийж чадваа. Эдгээр багууд удирлын үлдсэн хугацаанд бид юу хүлээж болох вэ гэсэн эдгээр сэдвээр би ярилцахаар бэлдлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Jersey Zone дэлгүүр мөн Lenoble Wine болоод Заяа бэлгэлгүүрийн хамт олон ажиллаж байна. За нэвтрүүлгийнхаа эхэнд би өнөөдрийн дугаарт Jersey Zone-ы хамт олноос азтай үзэгч танд бэлэг болгон өгж байгаа бэлгийг танд харуулахыг хүсэж байна. За энэ хүү бэлгийн постыг бид маргааш буюу Баасан гаригийн өглөө оруулаад ялагчаа Баасан гаригийн үдээс хойш шалгаруулсан. Тийм болохоор хэрвээ та яг одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол нэвтрүүлэг дуусаад бидний оруулах энэ хүү постн дээр өөрийнхөө комментиг үлдээг мөн шеэр хийгээрэй. Ингээд маргааш бид датсныг шалгаруулнаа. За ингээд нэвтрүүлэгтээ оръё. За юу ч гэсэн юуны түрүүнд хоёр бүсийн хүснэгтийг хамтдаа харцгаая. За Adelaide багууд яаж плей-оффын байралд явж байгаа болон Adelaide багууд драфтын сонголтын төлөө хөрсөлтөнд явж байгааг хамтдаа харцгаая. За эхлээд хамтдаа дорн бүсийн хүснэгтийг харъя. За дорн бүсийг Milwaukee Bucks баг итгэл төгс тэргүүлсэн хэвээрээ тэд энэ жил дорн бүстэй хийсэн тоглолтуудад ердөө 5 тоглолтод хожигдсон. За энэ бол Milwaukee Bucks энэ бүсэд үнэхээр өнгөрсөн удирлын айдлаар хамгийн шилдэг баг нь байж чадж байна гэдгийг харуулж байна. Гэхдээ өнгөрсөн удирлалд финалд шалгаж бүсээ төлөөлөн тоглож чадаагүй. Тэгвэл Milwaukee Bucks багтаа өрсөлдөх багууд нь аль багууд байх вэ? Boston Celtics, Philadelphia 76, Toronto Raptors гэсэн багуудаас аль баг нь бүсийн аваргын төлөө шалгарах мөн NBA-гийн финалд бүсээ төлөөлөн гарч ирэх вэ гэдэг сонирхолтой асуултууд одоо удирлын үлдсэн хугацаанд та бидний хүлээж байгаа. За харин дорн бүсийн хувьд плей-оффын өрсөлдөөнөөс аль хэдийнэ хасагдсан драфтын эрхийн төлөө явж байгаа багуудын дунд миний хүүхд байхаас дэмжиж ирсэн Chicago Bulls баг маань удахгүй орж ирэн. За хэдийгээр Bulls одоогоор плей-оффын байрлалын дөнгөж гадна талд бичигдэж байгаа ч гэсэн би Bulls-ийн цаашдын үлдсэн удирлаас бол том амжилтыг хүлээхгүй байна. Энэ удирлаа хаяад драфтын эрхлөө явах нь зөв сонголт болох болов гэж ингэж харж байна. Тэгээд Bulls-ийн талаар мөн нэвтрүүлгийнхаа дараагийнхаа хэсгээр би илүү дэлгэрэнгүй ярих болно. За одоо харин хамтдаа өрн төсвийн хүснэгтийг харцгаая. LeBron James, Anthony Davis гэсэн хоёр од тоглогчтой Lakers ямар ч байсан энэ хүртэл яваад удирлыг амжилтаараа бүстэй эзэн дуудаа ялангуяа өрн төсвийн хүчтэй өрсөлдөөн дунд тэргүүлсээр ирлээ. Гэхдээ сая солилцооны цонх хаагдахаас өмнө ямар нэг өөрчлөлтийг хийж чадсангүй, дахиад нэг од тоглогч авчирч чадсангүй. Тэгэхээр цаашд яг энэ бүрэлдэхүүнээрээ зүтгэх нь хангалттай юу гэдэг талаар бид нар мөн бас том удахгүй ярилцсан. За тэгвэл бүсийн 2 дугаар байранд өнөөдрийн байдлаар Denver Nuggets баг бичигдэж байгаа. Харин энэ удирдлийн солилцооны цонх хаагдахаас өмнө хамгийн сайн хүчийг нэмж чадсан Los Angeles Clippers баг өнөөдрийн байдлаар бүсийнхаа 3 дугаар байранд бичигдэж байгаа. Ийм үзүүлэлттэй явж байна. Тэгэхээр Clippers-ийн эдгээр нэмж авчирсан тоглогчид цаашдаа Clippers-ийн авраг болох гол зорилгод нөлөөлөх тоглогчд үгүй юу гэдэг талаар бид нар мөн ярилцах болно. Эхний ярилцах зүйл маань саяны бүсийн хүснэгтийг хараад мэдээж Los Angeles Clippers багийн хийсэн солилцоонууд анхаарал татж байна. Тэгэхээр Clippers удирдлийн солилцооны цонх хаагдахаас өмнө хийсэн энэ солилцоонуудаас миний хувьд хамгийн их анхаарал татж байгаа солилцоо бол Marcus Morris-ийн солилцоо. За Marcus Morris-ийн солилцооны дараа бид нар бүх одон тоглолтоо үзээд дууссан дараа Reggie Jackson-ы Detroit Pistons баг хасаад Clippers-ийг нэгтгэсэн байгаа. Өөрөө Clippers-ийг сонгосон гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр тоглогчийг авчирсан өөрчлөлт яаж Clippers нөлөөлөх юм бэ гэдэг тал дээр би өөрийнхөө бодлыг хэлэх юм бол за Marcus Morris-ийн талаар бол өнгөрсөн дугаар дээр би нэг цугсгаан яриад өнгөрсөн санаж. Тэгэхээр арай шинэ байгаа дээр нь Reggie Jackson-ыг эхлээд яриа. За Reggie Jackson ирснээрээ Clippers багт юу авчрах вэ гэхээр хэрвээ та бүхэн 5-6 жилийн өмнөхийг санаж байгаа бол тухайн үед Oklahoma City Thunder багийн сэлгээний холбоон тоглогч байсан Westbrook-ийн ардаас тоглодог байсан энэ залуу би өөрийн гэсэн багтаа болох ёстой. Тэр багаа би тэр манлайлах ёстой. Багийн нүүр царай болох ёстой. Магадгүй бүх хотод болох чадaltaй боломжтой гэд ингээд өөрийнхөө дараагийн алхмуудыг сонгоод явсан. Харамсалтай нь Detroit-д өнгөрүүлсэн түүний карьер тийм амжилттай байсангүй. Гэмтэл бэртэл маш олон хүчин зүйлсүүд нөлөөсөөр эцэст нь Detroit-д Reggie Jackson, Andre Drummond гэсэн хоёр хостол олигтой амжилт үзүүлж чадахгүй байсаар энэ жил дөнгөж саяхан ингээд хоёулаа заарагдлаа. Andre Drummond-ийн хувьд Cleveland явсан бол Reggie Jackson их бол Los Angeles Clippers багт ирлээ. Тэгэхээр би бол хувьдаа Reggie Jackson-ыг баг манлайлалд тоглох биш, яг энэ багийн сэлгээний үүргийн тоглогч байгаад энэ үүрэг рол дээр багт илүү их хувь нэмрээ оруулж чадах ийм тоглогч гэж ингэж харж байгаа. Ерөн зүгээр саяны тэр Detroit байсан эдний жилийг харахад тэгэхээр Reggie Jackson-ийн энэ солилцоо энэ нэмэлт бол Los Angeles Clippers багид Lakers-ээс ялгарх хамгийн том зөрүүг нь өгч чадхаар ийм болчлоо. Яг тэгэхээр одоо Clippers-ийн бүрэлдэхүүнийг харахаар гараанд Patrick Beverley гол бөмбөг эзэмш тоглож байна. За Kawhi Leonard, Paul George-ийг тоглож бөмбөг эзэмш тоглоно. Гэхдээ сэлгээнээс Landry Shamet-аас гадна
Reggie Jackson гэх сэлгээний 2 дугаарыг хангалттай өдөртөө явуучих. Зарим тохиолдолд магадгүй Patrick Beverly гэмтэлтэй тоглолт үндсэн ийм тоглолтуудад бүр гараанд гараад тоглоонд нэлээд өндөр үүрэгтэй тоглолчих. Дээрээс нь хамгаалтанд бас холбооны тоглолчийн байрал дээр нэг бийдүүлээд байхааргүй ийм тоглогч ирсэн учраас Reggie Jackson энэ солилцоо яг хуу энэ Clippers ирсэн шилжилт бол Clippers маш сайн нөлөөлөхөөр болчихлоо. Тэгээ яагаад Lakers энэ тоглолчийг авч чадсангүй гэдэг ийм яриа ч гэсэн энэ өдрүүдэд явж байна. Тэгэхээр Lakers хоёрын аль нэгийг сонгож тоглох боломжтой байсан. Эндээс Clippers-ыг сонгосон гэдэг нь магадгүй Reggie Jackson-д Clippers тоглож энэ бүрэлдэхүүн дээр тоглох нь авраг авахт илүү нөлөө үзүүлнэ гэж ингэж бодсон байж болох талтай. За Marcus Morris-ийн тал дээр бол өмнөх дугаар дээр ярьжсэн юм а би давтаад хэлье. Marcus Morris яг энэ багт хар ажлыг хийх ёстой. Багийн од тоглогчдын хийдгүү зүйлүүдийг хийж бусад эсрэг багийн хамгийн гол тоглогчийн хамгаалалт тэр тоглогчийг шатаах магадгүй зарим тохиолдолд техникийн алдаа авч тоглолтын уур амьсгалыг эргүүлэх өөр юу гэдгийг те ерөөсөө нөө багийн нэг хар ажилчин дог гэж бас ярьдаг Америк сагсан бөмбөгийн хэллэг. Тэгэхээр Patrick Beverly байна. Patrick Beverly-г бид нар хин гэдгийг мэдэн. Дээрээс нь Marcus Morris байна. Одоо Reggie Jackson гэд энэ нэг юм гурван чанга тоглолттой ийм тоглогчтой болцсон гэдэг маань Kawhi Leonard, Paul George хоёрын ажлыг тэр чигнэгээр илүү амархан болгож байна. За дээрээс нь Montrezl Harrell гэж тоглож байгааг бас мартаж болохгүй. Тэгэхээр Marcus Morris, Reggie Jackson хоёр хэрвээ ямар нэгэн байдлаар Lakers-д очсон байсан бол би өнөөдөр Lakers-ийг эсрэгээр нь яриа сууж байгаа байлаа. Гэхдээ харамсалтай нь энэ хоёр тоглогч маань Clippers-ийг сонгосон. Тэгэхээр Lakers яаж ажиллав гэдэг яриа яг энэтэй залгаад гарч ирнэ. Тэгэхээр Lakers-д Rob Pelinka бол үнэхээр хангалтгүй ажиллаа. За саяны нэр дурдсан Morris, Jackson хоёроос гадна Derrick Rose-ыг авах боломж байсан, авч чадсангүй. За New York Knicks, Los Angeles Lakers багуудын хооронд яригдсан яриан дээр юу болсон гэхээр Knicks-ийн драфтын нэг эрхийг хүссэн, Alex Caruso хүссэн. Тэгээд энэ хоёрыг өгөхийг хүссээгүй учраас Marcus Morris Lakers-д ирэх боломжгүй болсон. Тэгэхээр би Caruso-г нэг драфтын эрхтэй Morris-ийн төлөө өгөхөд яагаад энэ дээр татгалцсан гэдгийг Lakers-ийн зүгээс бол ойлгохгүй байна. Яагаад тэгэхээр Lakers чинь энэ жил нэг үзээд болохгүй бол эргэжил бид нар дахиад баг бүрдүүлээд биш. Яг одоо, яг өнөөдөр, яг энэ өдрөд аврагын төлөө өрсөлдөх, аврагын төлөө үзнэ гэж байгаа багийн хувьд бол ийм хин юм дээр хилцээрээс татгалзаад авъя гэжсэн тоглогч алдсан гэдэг нь бол харамсалтай санагдчих. Тэгээ дээрээс нь Derrick Rose-ыг яагаад авсангүй? Detroit Pistons багта юун дээр тохирцож чадсангүй гэдэг Lakers-ийн хувьд бол энэ солилцооны цонх хаагдахаас өмнө маш олон яригджсэн хөлбруудаас нэгж болсонгүй, Kuzma-г авах баг олдсонгүй. Ингээд үндсэндээ нэг ордон тоглодог, нэг хотын хоёр rival багийн үед яг одоогийн байдлаар trade deadline хаагдахад Clippers бол хамаагүй илүү боломжтой зүйлс хийсэн баг нь болоод ингээ гараад ирлээ. За тэгээд солилцооны цонх хаагдаад бүх одын тоглолт дуусаад өнөөдөр бид нар ингээ яриа сууж байгаа энэ өдрүүдэд өөр бас нэг ярианы сэдв юу вэ гэхээр бүх одын тоглолтын MVP болсон Kawhi Leonard яг одоо лигийн хамгийн шилдэг тоглогч мөн үгүй юу гэдэг ийм асуудлаас гарч ирнэ. За багийн амжилтаар Clippers 3-т явж байгааг бид нар түрүү нэвтрүүлгийнхэнд харсан. Гэхдээ Kawhi Leonard яг тоглолтуудад оролцоод өөрийнхөө бүх хүчийг дайсалж байгаа үед яг харахгүй энэ цаг үеийн энэ лигийн хамгийн шилдэг тоглогчд нэг юм байна гэдэг сая бүх одын тоглолт харууллаа. Яг тэгэхээр бүх одын тоглолтод бүх лигийн шилдэггүй тоглодог тэр шилдэг тоглогч дундаас тодрон гарч ирсэн Kawhi Leonard-ыг яг харахгүй энэ цаг үеийн хамгийн лидер тоглогч юмаа гэж хэлхээс өөр арга алга. Яг тэгэхээр би энийг хэлэх дуртай. Өмнө би Kevin Durant-ыг Golden State Warriors багтаа авраг болоод өөрөө финалийн MVP болоод бүх одын MVP болж байхад нь яг энэ цаг үеийн лигийн хамгийн шилдэг тоглогч болоод Kevin Durant юм а гэд. Энд чинь хамгийн гол нь эдгээр бүх тоглож байгаа тоглогчтой аврагын цом финалийн MVP гэдэг чинь ерөөсө дархлаад өгчөж байгаа байхгүй. Зүгээр яг энэ сэдвийг ярихаар үгүй тийм биш 17 жилдээ тоглож байгаа LeBron James хамгийн шилдэг нэгээд ингэж надтай маргаад байдаг. Тэг би энэ дэр яг одоо гэсэн үг байхгүй. За LeBron сайн тоглож байна. Баг нь удирдлагын амжилтаар яг одоо бол тэргүүлж гэнэ тэргүүлж гэнэ. Гэхдээ өнгөрсөн удирдал Kawhi Leonard Торонтод очоод авраг болсон. Финалийн MVP байгаа. Kawhi Leonard-ыг тэр аврагын суудлаас нь түлхэж унахсны дараа тэр тоглогч яг одоо өөрийгөө лигийн хамгийн шилдэг нэмаа гэдгийг батлаад харуулж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр өмнө Kevin Durant байсан бол Durant-ийн Golden State Warriors-ыг хоцсноор яг одоогийн байдлаар Kawhi Leonard хамгийн шилдэг нь болж байна. Тэгээд Kawhi-д бас нэг онцлог зүйл байгаа нь Michael Jordan-оос хойш оны шилдэг хамгаалан тоглогч, финалийн MVP, бүх одын MVP гэсэн энэ 3 цомыг авсан анхны тоглогч болж байгаа. Одоо магадгүй энэ удирдал биш юм гэхэд ирээдүйд Kawhi Leonard нэг удирдлагын MVP бол мэдээж байгаа. Тэгсэн цагт Kawhi Leonard бас лигийн хамгийн олон одоо авч болох олон цомгуудыг цуглуулсан ийм тоглогчдын нэг болох боломж байна л та. Тэгээд яг хуу Los Angeles Clippers баг болоод Kawhi Leonard-ийн тоглолтыг хараад байж хахад үзэгчдийн хувьд шүүмжлэлтэй хандж байгаа нэг зүйл байгаа нь юу гэхээр load management-ийн асуудал байгаа тийм үү.
тоглолтуудад оролцохгүй амарж байгаа. Юу гэдэг 7 хоногт нэг 4 тоглолт болоход 2-т нь амраад 2-т нь тоглоод ингэ явж байгаа. Энэ бол фэнтези эзэдүүд бол их хохиролтой байгаа. Тэр бол ойлгомжтой. За мөн лигийн хувьд бол хохиролтой байгаа. Телевизийн рейтинг буурж байгаа. Энтэй холбоотой дээрээс нь Clippers-ийн фэн бол Clippers эсвэл нэг аялын тоглолтоор жилд ганц очдог хоттой очиж тоглож байгаа бол тэр тоглолтыг үзэхээс талбар авсан үзэгчдийн хувьд бол хохиролтой байгаа. Энэ бол мэдээж. Гэхдээ Los Angeles Clippers багийн энэ үйлрлийн үндсэн зорилго юу вэ гэдгийг хэрвээ та Clippers-ийн фэн бол энийг мэдж байгаа хэвээр. Clippers-ийн эцсийн зорилго бол удирдал бид нар хожлоороо тэргүүлэх, плей-оффт нэгээр гарах энэ өдөр бол ерөөсөө чухал биш. Ямар ч байсан плей-оффт орох ёстой. Гэхдээ эхний 4 дотор магадгүй эхний 3 дотор багтаж орцсон байхад бидний боломж хангалттай гэж үзэж байгаа. Энэ л ерөөсөө багийн гол төлөвлөгөө. Тэгээд дээрэс нь Cavaliers багийнхаа хамгийн гол тоглогчийг лигийн хамгийн үнцэнтэй энэ тоглогчийг гинтл бэртлээ сэргийлэхийн тулд хийж байгаа ийм зүйл гэдгийг бид нар ойлгох ёстой. Гэхдээ яг энэ зөв юм уу гэдээ ярих юм бол би зүгээр спорт сонирхчийнхаа үүднээс бол энэ буруу гэж хэлнэ. Яа тэгэхээр 2000 оны сакс, одоогоос 10 жилийн өмнөх сакс, 20 жилийн өмнөх сакс, 30 жилийн өмнөх сакснд ийм бол байгаагүй. Тоглогчид цалин авж байгаа. Бүгдийн тулталд тоглодог байсан. Тэгжээж өөргөө одоо энэ лигт нэр хүндтэй байх, дээрээс нь аврагын төлөө өрсөлдөөнд баг нь явж явах гэдэг энэ олон бүх юмнуудыг хийдэг байсан бол одоо бид нар ийм цаг үед ирсэн байгаад байгаа. Бүх багууд энийг хийдэг болцсон. Бүгд энийг хүлээн зөвшөөрдөг болцсон. Лиг хүртэл одоо энийг хүлээн зөвшөөрөд load management гэдэг нэрийг хүртэл гаргаад өгч байна гэхээр яхаар энэ цаг үед бид нар амьдарч байна. Зүгээр миний бодлоор Cavaliers-д ингэж амарснараа энэ нь өөрийнх нь удирдлагын MVP болох боломжийг хязгаарлаж байгаа гэдэг. Энэ дээр бол яхаарахгүй авж байгаа хохирлын нь. Гэхдээ түрүүний хэлснээр би дахиад хэлье. 6 дугаар сарын сүүлд Los Angeles Clippers баг авраг болоод Staples Center-д анхныхаа аврагын тугийг өлгөчгсөн. Cavaliers дахиад нэг финалийн авраг болцсон. Финалийн MVP-ийн цом барьцсан зогсож байгаа энэ load management гэсэн энэ асуудлууд бол бүгд мартагдана. Эдрийг бүгд мартаад Cavaliers-ыг үнээр хамгийн шилдэг нэм Los Angeles Clippers баг авраг боллоо гэж бүх элдвийн тэр сөрөг юмнуудаа бид нар мартаал зөвхөн энэ талаар яриа сууж байна гэдэг нь бол ойлгомжтой. Тэгэхээр Clippers-ийн хувьд хийж байгаа бүх зүйл нь үндсэн төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа гэж харж байна. Cavaliers яг одоо хамгийн шилдэг нь байж чадж байна. Мөн Clippers солилцооны цонх хаагдахад нэг хотын нэг ордноор явбал Lakers-ээс илүү ажиллаж чадлаа. Тэр ч утгаараа тэд энэ үйлрэлд авраг болох магадлал хамгийн өндөр багийнхаа өөрсдийнхөө боломжийг хадгалж үлдлээ гэж хэлмээр байна. Ингээд хэсэг хугацааны дараа эргэж ирэхдээ энэ өдрүүдэд бидний хамгийн их анхаарал татж байгаа Houston Rockets багийн талаар ярилцсан. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Le Noble Wine. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Билгээ. Эргээд тавтаа морил төмөрөг шоу нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. За нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаараар удирдлагын 2 дугаар агс бид нар юу үзэх бол ер нь багууд ямар байх бол гэдэг энэ талаар нэг урьдчилан харж байгаа нэг зүйлсийн талаар ярилцъя гэж шийдсэн. Тэгээд сая Clippers Lakers хоёрын талаар ярилцсан бол одоо миний ярих гэж байгаа баг маань Houston Rockets. За Houston Rockets баг юу хийснийг үзэж та бид 2 дугаарын өмнөх нэвтрүүлэг дээр бид нар ярьж байсан те. Тэр Capella-г зарснаас хойш ер нь юу болов гэхээр Jeff Green-ийг нэмж авлаа. За Jeff Green-ийг нэмж авснаас гадна DeMar Carroll гэж за Atlanta Hawks баг сайн тоглож исэн, Торонтод боломжийн тоглож исэн. Гэхдээ өнгөрсөн энэ үйлрэл эхлэхэд San Antonio-д очиод ёстой тоглож чадаагүй нэг тоглож байгаа. Энэ тоглогчийг авсан байгаа. Ингэснээр NBA-ийн түүхэнд хамгийн намхан бүрэлдэхүүнтэй ийм баг болчихж байгаа. Энийг анхаарал татаад байгаа. Одоо яг энэ жижиг сагсаараа тоглоод авраг авч чадах юм уу, гүм үү гэдэг нэг ийм асуудлыг бид нар ярих болчиход байгаа. Тэгээ энэ дээр яг болно гэсэн үндсэл байна, болохгүй гэсэн үндсэл байна. За миний хувьд бол аль нэг нь болно болохгүй гэдэг дээр би одоо нэг дүгнэлт хийгээд яг ерөн зүгээр ингэж тоглоод яах юм бэ гэдэг дээр өөрийнхөө бодлыг хэлээ тийм ээ. Бид нар эцсийн дүгнэлт гаргахад бол эртвэ. За орчин үеийн сагсан бөмбөгт яг ийм жижиг бүрэлдэхүүнээр тоглоод авраг авсан тохиолдол байгаа юу байгаа. Бид нар 2016 оны 15 оны Golden State Warriors, 17 18 оны Golden State Warriors багийг энэ дээр жишээ татж бодно. Талбай их зайтай, талбай дээр маш их зай гаргасан үед сайн шидэлтийн чадвартай тоглогчид байгаад хурдан хэмнэлтэй сагсан бөмбөг тоглож чадвал энэ орчин үеийн сагсан бөмбөгийн бас нэг амжилтын томьёо олцсон бид нар тэгтээ дөрвөө Houston Rockets багийн сүүлийн хэдэн жилийн удирдлагын амжилтаас нь харж байгаа. За харин тэднээс илүү амжилтыг үзүүлээд авраг болж чадсан баг нь бол Golden State Warriors баг харагдаад байгаа. Гэхдээ энэ жижиг тавтаар тоглоход 3 сул тал бий. За яг одооний энэ бүрдчихэд байгаа Houston Rockets багийн тоглолтын дээр бол энэ 3 сул тал бол яахааргүй харагдаж байгаа. За хамгийн ихнийх нь бол самраас бөмбөг авалт. 5 жижиг тоглож талбай дээр байгаа үед мэдээж эсрэг баг нь өндөр болвол маш хэцүү. Ялангуяа зүгээр Houston Rockets-ыг
Жишээ нь Lakers-тэй зураг таарлаа гэж төсөөлгөл Lakers-д бол самбарын бүх давуу тал хүрээд ирж байгаа. Дээрээс нь Lakers багаараа 7 хаалт унжилж байгаа гэдэг. Яг тэр Lakers-ийн өндөр самбарынхан гараад ирсэн байхад 7 хаалт гэдэг бол ер нь сагсан бөмбөгт бол багаараа 7 хаалт унжилна гэдэг бол амар үзүүлэлт, энэ бол хамгаалалтын. Тэр энэ хоёр баг таарахад бол шууд ингээд самбарын давуу тал бол Lakers талд шилжиж байгаа. За самбараас бөмбөг авалтын дараагийн нэг асуудал нь post defense буюу самбарын доор хамгаалалт болчиход. Тэгэхээр энэ хоёр маань хоёулаа хоорондоо хамааралтай юм зүйл болчихж байгаа. Самбараа хамгаалж чадахгүй баг, самбар доор хамгаалж чадахгүй баг яаж самбараас авах вэ гэдэг ийм асуудал гарч ирнэ. За дараагийн нэг асуудал нь энэ бол эхний хоёр шалтгаанаас үүдээд Houston Rockets багийн хувьд ярьж байгаа. Би тэрнээс жижиг тавтар тоглож байгаа баг дэрвш. Яг одоогийн Houston Rockets багийн жижиг тавтар бүрэлдэхүүн дээр дараагийн хамгийн том асуудал юу вэ гэхээр Westbrook Hard-хоёрт хитрхи найдаж байгаа нэг асуудал байгаа. Энэ хоёрын тоглолт болохгүй байлаа гэхэд тоглолтыг авч явах 3 дахь тоглолч юм байх уу? Eric Gordon за яг энэ өдрөл нэг 50 оноо авсан тоглолт байсан. Гэхдээ Eric Gordon баян бөмбөг эзэмшээд энэ хоёр шиг тоглолтыг тэр чигээр нь аваад явах чадвартай тоглогч мөн үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Дээрээс нь Rockets-ийн бүрэлдэхүүнд байгаа бусад тоглогчид зөвхөн spot up хийгээд буюу сул зогссон газараас бөмбөг аваад шидэлт хийдэг, эсвэл бөмбөгтэй үед шид рүү дайрсан алхамтаа довтлогоо ийм л юм хийдэг. Тэрнээс одоо James Harden шиг бөмбөг залаад ISO довтлогоо хийгээд Westbrook шиг 2-3 хамгаалагчийн өдөөс дайрж ороод оролт хийгээд юм. Ийм тоглогчид байхгүй байгаа үед энэ хоёр тоглогчтой хитрхи их найдах нь энэ багийн тоглолтыг бас тоглолт нь ороогүй тохиолдолд тоглолтын нам унах ийм сөрөг талтай. Тэгэхээр Houston-ийн үед бол яг одоо харагдаж байгаа нэг 3 асуудал бол энэ байна. За эдгээр асуудлуудаа давлаа гэж бодъё тийм үү. За Houston Rockets баг эдгээр асуудлуудаас илүү гарахаар довтлогоотой байгаад ингээд тоглолоо гэж бодъё. Тэгэх юм бол тэдний боломж ямар байх вэ? Мэдээж боломж байна. За тэгэхэд бол эргээд нөгөө Clint Capella-тай байсан үе рүү эргээд би ороод нэг жишээ татах гэдэг л да. За Clint Capella-тай тоглож исэн Houston Rockets-ийн энэ 90 үе юу н хаанаас яаж эхэлсэн бэ гэдгийг бид нар эргээ санах юм бол OKC James Harden зүгээр нэг үүргийн тоглогч номер 2 дээр тоглолдог. Тэр болгон бөмбөгтөө тоглоод идэггүй ийм тоглогч байлаа. За багаас болоод Houston ирээд 2-3 удирал хувь тоглогчийн хувьд бол үнээр гялцсан гоё удирлыг үзүүлсэн. Гэхдээ багийн амжилт бол төдийлөн плей-оффын өрсөлдөөнд олон шат аваад бүсийн финал хүртэл явж чадхааргүй ийм баг байгаадсан. За тэгээд дээрэс нь Chris Paul-ыг нэмсэн. Chris Paul James Harden хоёрыг нийлүүлээд тоглосон. Тэр удирал бол үнээр үр дүнтэй болсон. Daryl Morey үнээр гоё сод ухаан гаргаж энэ хоёр тоглогчийг нийлүүлсэн, үр дүнтэй болоод Houston Rockets баг Golden State Warriors багийг аврагаас нь мултлаад өөрсдөө финал шалгарах тийм үү? Өмнөх жилийн авраг багийг мултлаад финал шалгарахад ердөө ганцхан хожил дутуу байсан. Тэр үед Chris Paul гимтсэн. Ингээл энэ дээр Houston-ы бүхэн нурж унсан. Харамсалтай нь Chris Paul-ын шүрмсэн дээр Houston-ы удирал тогтчихсон гэсэн үг. Тэгээд тэрнийхээ дараа жил яасан гэхээр дахиад нөгөө Houston маань айтайхан боломжтойгоо гараад ирсэн Golden State Warriors-тэй бүсийн финалд тоглож итэл юу болсон гэхээр Kevin Durant-ийг гинтл. Яг тэр гинтл болонгууд би бол за ингээ Houston Rockets энэ жил авраг болчлоо. Ерөөсөө ингээд л одоо асуудал шийдэгчлээ гэсэн боловч Steve Kerr дасгалжуулагч Klay Thompson, Stephen Curry, Draymond Green гэсэн 3 тоглогч нь байгаа тохиолдолд Golden State Warriors баг бид өмнөх жилийн аврагууд бид нар энэ бүрэлдэхүүнээр өмнө авраг авч чадчихсан. Та нар үнэхээр биднийг чадвал ялаад финалд гараа гэсэн шиг үнэхээр гоё төлөвлөгөөтэй тоглосон. Тэрийг нь харуулсан Houston авч чаддаг. За энэ юм болоод ингээд Clint Capella-тай Houston Rockets дахиад нэг удаа бүтлгүүцсэний дараа энэ өдрөлд юу болж өөрчлөгдсөн гэхээр Houston Rockets ба Clint Capella-г зархаас өмнөх 10 тоглолтод Capella тоглоогүй. Тэр 10 тоглолтыг 9-т нь хоцсон. Capella-гоор бид нар сакс тоглож болох юм байна гэдэг ийм юм гаргаж ирээд. За дээрэс нь тэгвэл илүү хурдан, илүү жижигхэн бүрэлдэхүүнтэйгээр тоглоход Capella биднэрт нэмэр болохоосоо илүү одоо хасах үзүүлэлт авчирж байна гэдэг энэ бол статистик үзүүлэлтээрээс харагдаж байгаа байхгүй. Тэгэд энд Capella буруутай мó эсвэл Houston Rockets багийн хэрэгжүүлж байгаа шинэ систем дээр тоглоом хамгаалтын үйл ажиллагаа энэ нь буруутай мó гэхээр Capella буруу өгөх ямар ч боломж байхгүй. Яагаад тэгэхээр Houston Rockets багийн сүүлийн 4 жилийн pick and roll тоглоом багийн тоглоонд эзэлж байгаа хувийг харах юм бол лигийн багуудын энэ гол дундчтай харьцуулах юм бол ерөөсөө унаад яваад байгаа. За бүр ингээд тодруулаад харах юм бол 2016-аас 17 онд тэд pick and roll тоглоом ашиглаж байгаа үзүүлэлтээр лигт эхнээсээ 7-д бичигдсэн. За 17-оос 18 онд 9-т болж буурсан. 18-аас 19 онд 23-т болж буурсан. Ингээд энэ 19-оос 20 оны удирдал бүр лигийн 30 багаас pick and roll тоглоомыг хамгийн бага ашиглаж байгаа баг нь бол бүр 30 хүртэл ингээд буурсан. Тэгэхээр энэ дээр юу харагдаж байна гэхээр Rockets угаасаа нөгөө том тоглогчийн ашиглаж тоглодог тоглолт нь байхгүй болсон. Өөр арга барилаар тоглоом яваад тэр нь болоод исэн учраас ингээд Clint Capella-г хэрэггүй болсон. Тийм болохоор Clint Capella-г багт байлгаснаас илүүтэйгээр
өөр дахиад нэг шидэгч талбай дээр илүү зай гаргаж чадах, спейсинг хийж чадах ийм тоглогч хэрэгтэй болсон. Тийм болохоор Clint Capella гэдэг энэ эд залуу настай яваад төвийн тоглогчийг Роберт Covington гэдэг тоглогчоор сольсон. Rockets-ийн өөрсдийнх нь бодлоор бол хийж болох хамгийн сайн солилцоо байсан. Тэдний хувьд энэ нь илүү ашигтай гэж үзсэн. Тэгээд энийг нь статистик үзүүлж баталж байна. Тийм болохоор одоо бид нар энийг нь маргаад бид нар энийг нь шүүмжлээд яриа цуух бол утгагүй юм. Ямар ч байсан тэд өөрсдийнхөө аналитикийн дүгнэлтээр байж болох хамгийн сайн нөхцөл байдал бидэрт юу вэ гэдэг дээр солилцоо байсан. Ингээд эндээс цаашаа Houston Rockets баг юу бол дууссан сонирхолтой байна. За гэхдээ зүгээр миний хувийн бодол бол яг энэ бүрэлдэхүүнээр одоо энэ өрөнд бүсээсээ гарч ирнэ гэдэг бол Rockets-ийн хувьд бол үнэхээр хэцүү санагдаж байна. Дээрээс нь Harden, Westbrook гэдэг хоёр тоглогч хоёулаа плей-оффын цувралын турш үнэхээр гялцсан тоглолтуудаа үзүүлж чадахгүй тийм сэтгэл зүйн хоёр тоглогч байна уугүй юу гэдэг ийм асуудал байна. Хоёулаа улирлын MVP болцсон. Хоёулаа бүх одод шилдэг тоглогчдод нь гэдгээ баталсан. Улирлын үлдсэн хугацаанд бид нар юу болохыг хүлээх хэлбэлтлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Le Noble Wine. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Бэлгээ. Эргээд тавтай өрөө төмрөгийн шоу нэвтрүүлгийн өдрлийн ээлж дугаар та бүхэнд хүрж байгаа. За бүх одын тоглолтууд бол үнэхээр гоё боллоо. Чикагот маш олон жилийн дараа бүх одын тоглолтыг авлаа. Тодруулж хэлэх юм бол 32 жилийн дараа бүх одын тоглолтыг авсан. Энэ бүх одын тоглолт NBA-гийн үед яагаад дэлхийн хамгийн шилдэг спортын лиг юм бэ гэдгээ дахиад нэг баталж харуулсан ийм бүх одын тоглолт боллоо гэж миний хувьд бол дүгнэлээ. За бүх одын тоглолтын ялангуяа 4-р үед багууд оноогоор уралдаж хин тэр одоо тогтоосон оноонд хүрсэн хожно гэдэг нь голомжны сагсан бөмбөгийн бас нэг хэв маягийг авчирснараа уламжилт одоо бидний мэддэг бүх одын тоглолтод хийгдсэн хамгийн том өөрчлөлт байлаа. Дээрээс нь энэ бүх одын тоглолтыг тэр жигтэн Kobe Bryant-ийн дурсгалд мөн Адам Silver-ийн дурсгал зориулсан байсан гэдэг утгаараа энэ бүх одын тоглолт үнэхээр онцгой байлаа. За зүгээр Slam Dunk-ийн тэмцээн дээр жоохон эргэлзээтэй ийм шийдвэр гарчлаа. За Aaron Gordon-ыг бол би ялагч нэсэн гэж хувьдаа бол дүгнэж байгаа. За ингээд энэ бүх одын тоглолтын эргэн тойронд бүх энэ үйл явдал бол дэлхийд даяар ингээд загсан хүмүүс сонирхож олон сая үзэгчдийг бол баясгасан. Дээрээс нь тоглогчдын хувьд бол сэтгэл хангалуун гой өнгөрөөс нэг ийм үйл явдал болоод өнгөрлөө. Ер нь бол жил болгон бүх одын тоглолт бол гоё болдог л да. Нэг тааруухан болсон жилүүд байдаг ч гэсэн бид нар аль болох гоё зүйлийг ярьдаг. За тэгээ бүх одын тоглолт болсон Чикаго хотод Чикаго Bulls гэж баг бий. За миний насаараа дэмжиж байгаа баг маань. Тэгээ Bulls багийн маань хувьд яг одоо бол уналтынхаа үед явж байгаа. Тэгэхээр 32 жилийн өмнө 1988 онд Чикаго хотод Bulls бүх одын тоглолт авч ирсэн тэр үе, сая бүх одын тоглолт авч байгаа энэ үе. Ингээд энэ хоёрын хооронд харьцуулаад яг одоо багийнхаа ингээд байгаа нөхцөл байдлын үед би үзэгч дэмжигчийн үед ярмаарай л да. Тэгэхээр Bulls-ийн үед за зүгээр эхлээд тэгэхээр бид нар 88 онд очих гээд байгаа. 1988 онд Чикаго Bulls баг Чикаго хотод энэ бүх одын тоглолтыг зохион байгуулаад Майкл Жордан дөнгөж 24 настай залуу байсан. Багийн хувьд ч гэсэн түүхэн гаргасан амжилтууд бас тийм сайнч байгаагүй. Баг нэг дараагийн юм сэргэлтийнхаа үед орох гээд нэг одоо зүг чигээ олоогүй ингээ явж исэн үе. Тэр 88 оны бүх одын тоглолтыг бол Майкл Жордан өөрийнхөө дэлхийд дахинд өөрийгөө таниулах NBA-д шинэ супер од гарч ирж байгаа юм шүү гэдгийг таниулах юм үдшилэг нь болсон. Бүх одын тоглолтын Slam Dunk-ийн тэмцээнд Dominic Wilkins-тэй өршөлдөж төрүүлдэг. За дээрээс нь бүх одын тоглолтод 40 оноо аваад өөрөө бүх одын тоглолтын MVP болдог. Ингээд цааш нэг од төрөн гарч ирж байна. Би энэ лигийн хамгийн шилдэг нэг гэдгээ харуулсан. Тэр жилээ оны шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг авдаг гэд энэ бол Чикагогийн хувьд яг тэр 88 онд болсон бүх одын тоглолт ингээд дараагийн Майкл Жорданы карьер өсөж явсаар тэр 6 аварга аваад ингээд дээшээ явсан энэ бүхэн өмнөх 32 жилийн өмнөх бүх одын тоглолт Чикаго Булс багийн сэргэн мандлалын яг эхлэлийн юм цэг нь байж таарсан. Тэгвэл ингээд 32 жилийн дараа саяны бүх одын тоглолтыг би бодоо суучлаа л да үзэж явах та. Тэгвэл бид нар энэ хугацаанд манай одоо багийн хувьд бол нам унсан байна. За энэ уналт юутай холбоотой гэхээр багийг сүүлийн 10 жил удирдлагын төвшөнд ажиллаж байгаа. За Паксны ажиллаж байгаа хугацаа бол бүр тэрнээс ч урагшаа явна л да. Гэхдээ сүүлийн 10 жилийн л яри. Энэ 10 жил Чикаго Булс багийн төлөө хийсэн энэ багийн удирдлагуудын гаргасан шийдвэрүүд зүйлүүд өнөөдөр Чикаго Булс багийг ингээд уналтанд авчирсан байгаа. Тэгээд сая бүх одын тоглолтын үеэр Чикаго хотын нэгэн бизнесмен нисэх буудлаас хотын төв рүү явдаг хурдны зам дагуу Gar Forman, John Pax хоёрыг ажлаас нь халаач Fire Gar Fax гэдэг нэг юм social trend хаштагаар энэ бол яваад их олон жил болж байгаа. Булсын фэнүүд бол маш сайн мэдэх баг. Энэ хаштагийг байршуулсан юм billboard-ыг удлааны одоо зураг самбарыг сурчлагын самбарыг ингээд
хурдны замын хажууд өөрийнхөө тэр одоо Булсын фэн залуу өөрийнхөө мөнгөөр худалдаж аваад тэр самрыг тэнд байршуулсан шүү дээ. Тэгээд энэ лигийн албаны хүмүүс тоглогчид одоо юу гэдгийг багийн албаныхын те удирдлагууд гэдэг бүх ирж байгаа хүмүүс нисгээс хотын төв рүү явж байхдаа тэр самрыг мэдээж харсан байж тараа ямар нэгэн байдлаар. Тэгэхээр Булсын фэнүүдийн хувьд яагаад ийм хийж юм гэхээр бид нар бол үнэхээр одоо цөхрлийнхөө доор хэсэгтээ очиж унаад одоо бол нөгөө эргээд бухимдал нь бол дээд хэсэгтээ тулж байгаа ийм байдалтай хүрчээд байгаа. Тэгээд энэ үлрэлд United Center тоглолт баг үзэж байгаа олон жилийн дунджаасаа илүү бага тасалбар зарагдж байгаа гэдэг ингээд баахан асуудал. Өдрийн тоглолтын ерөөсөө ордон дүр үздэг байсан баг маань саяхан нэг тоглолтыг 4,000 унтсан жишээтэй. Тэгэхээр энэ бүх асуудал John Paxson, Gar Forman гэдэг хоёр хүнтэй холбогдно. Ялангуяа John Paxson гэдэг хүнтэй бол холбогдно. Яг тэгэхээр John Paxson Chicago Bulls багийн туслах дасгалжуулагчаар өөрөө 93 онд Bulls багтайгаа авраг авчаад тэрний дараа удалгүй зодог тайлсан. За ингээд 95 96 оноос багийн туслахаар бүр телевизийн тайлбарлагчаар ажиллаж байгаад багийн туслах болоод ингээд тушаал дэвшиж явсаар байгаад өнөөдөр багийн ерөнхийлөгч ийм ажил хийж байгаа сагсан мөнгөтэй холбоотой бүх шийдвэрийг энэ хүн гаргаж байгаа. Тэгээ сүүлийн 10 жилд юу болсон гэхээр John Paxson, Gar Forman гэдэг энэ хоёр хүн багийн удирдлагуудаар ажилласан энэ хугацаанд Bulls 2011 онд нэг удаа бүсийн финалд хүрсэн. За 2015 онд ингээд сүүлийн 10 жил багийн түүхэнд хамгийн сайн амжилттай ажилласан Tom Thibodeau гэдэг дасгалжуулагчийг ажлаас нь халсан. Ажлаас нь халснаас хойш юу болов? Chicago Bulls баг удирдалд 50% дээш амжилттай удирдал ганцхан удаа үзүүлсэн. Тэгэхээр Bulls-ын фэнүүдийн хувьд бол яг одоо өөрчлөлтийг хүсэж байгаа. Тэгээ сая бүх одын тоглолтын үеэр Gar Forman, John Paxson хоёрт эсэргүүцлээ илэрхийлсэн саяны миний дээр ярьжсэн хаштагийг цамцан дээр хэвлүүлээд өмссөн нэг юм залуу United Center руу орох гэхэд нь тэрийг ордны хамгаалалтын албаныхан хөөж гаргасан байх жишээтэйгээд эсэргүүцлийн арга хэмжээнүүд одоо фэнүүдийн дунд явж эхлэв дээ шүү дээ. Тэгээ яг нь Bulls-ын хувьд бол би өмнө ч гэсэн хэлжсэн Америкийн 3 дахь том зах зээлд тоглодог ийм хот. За ер нь Чикаго хотын спортын багууд алдагталтай ажилладаг ийм түүх бол маш бага. За энэ дэр бейсболын White Sox багийг их тооцвол White Sox-ын хувьд бол баг амжилттай тоглож байгаа үед бол үзэгч нь фэнүүд үздэг, амжилтгүй тоглож байгаа үед бол фэнүүд үнэхээр очиж цэнгэлтэй тоглолт үздэг ийм л баг. Тэгээ Bulls-ын хувьд багийн эзэн тэр одоо бизнесмен хүний хувьд бол бүх зүйл болоод исэн сүүлийн энэ 30-аад жил. Ямар ч амжилттай тоглосон тасалбар зарагдаад, ивент итгэгчд байгаа, хүмүүс тоглолтод ирж үзээд, ордныг дүүргээд, хоол унд те ундаа идэхэн хотдог, ундаагаа худалдаж аваад ингээд эн чинь бизнес яваад байгаа байхгүй. Тэгээд талбай дээр гаргаж байгаа амжилт бол эдгээр хүмүүс нэг тийм хамааралтай байгаагүй. Азар 2008 онд бид нар Derrick Rose-ыг драфтаас сонгосон. Ингээд дараагийн нэг хэдэн жил явж байгаад унтсан. Derrick Rose гинцэн ингээд бүх асуудлууд болсон. Одоо тэгвэл Bulls-ын удирдлагуудын хувьд ерөөсөө шинэ юм ихээр яахгүй байгаа. Одоо энэ удирдалт жишээ нь багийн удирдлагуудыг харж байгаа юм юу гэхээр бид нар байгаа тоглогчдынхоо ур чадварыг сайжруулах тал дээр анхаарна гэсэн нэг юм ярьж байгаа. Яг хөө мэдээж залуу бүрэлдэхүүнтэй юм баг байна. Гэхдээ Bulls яагаад чөлөөт агентийн зах зээл дээр том одуудын араас явахгүй байна? Яагаад багийг өөрчлөхөөр удирдлагын төвшөнд лигийн болоод энэ мэргэжлийн спортын ертөнцид ажиллаж байгаа шилдэг сод ухаантай ийм хүмүүсийг авчираа тэр хүмүүсийг ашиглахгүй нэг ийм удирдлагатайгаа ингээд зууралдаад яваад ийнэ гэдэг асуудал гарч ирж. Тэгэн гут энэ доороосоо биш дээрээс нь харах асуудал болчиход байгаа. Багийн удирдлага Jerry Reinsdorf, багийн эзэн түүний хүү Michael Reinsdorf одоо энэ багийг удирдах байгаа үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч гээд энэ хүний удирдлагадор багийн тэр сагсан мөнгөний үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч бусад хүмүүс ажиллаж байгаа. Энэ хүн л бодлоо өөрчлөхгүй бол хизээч доошоо юмуд өөрчлөхгүй. Тэгээд саяны бүх одын тоглолтын үеэр болсон энэ гоё арга хэмжээнүүдийн хажуугаар лигийн хамгийн агуу түүхтэй хамгийн шилдэг багуудын нэг маань ямар хэмжээнд хүртэл доошоо унтсан гэдгийг тэр арга хэмжээнд оролцсон улсууд бүгд ярьж байна. Америкийн хэвлэл мэдээлэлээр ялангуяа Чикаго хотын хэвлэл мэдээлэлээр бол зөвхөн энэ талаар 2-3 сэдвээр бичсэн юм нийтлүүдийг би уншлаа. Тэгэхээр хотод нь бүх одын тоглолт болж байгаа бүх одын тоглолтод оролцож байгаа тоглогч байхгүй. 3 оны шидэлтэнд тоглогч Zach Lavine оролцлоо. Өөрөөрөө Chicago Bulls гэдэг баг энэ бүх одын тоглолтод юу ч төлөөлж юу ч харуулж чадсангүй нэг ийм байдалтай болоод өнгөрсөн учраас энэ бол Chicago хотын спортын фэнүүдийн үед тэр дундаа Bulls-ын фэнүүдийн үед бол арай бас тааруухан зүйл байлаа гэж орж байна. Би яагаад тэгэхээр энэ фэнүүд, энэ фэн бейс арай илүү зүйлийг хүртэх хэрэгтэй. Тийм учраас өнөөдрийн Bulls энд хүртэл унтсан байгаа шалтгаан болоод ерөөсөө энэ багийн удирдлагатай холбоотой ийм л зүйл байлаа гэж хэлмээр байна. Тэгээд ойрын ирээдүйд бид нар эндээс гарах залгаа. Яагаад тэгэхээр яг өнөөдөр буюу өнөөдөр нэг 5-6хан цагийн өмнө гарсан нэгэн нийтлийг уншаад байж байхдаа би нүдэндээ итгэсэнгүй. Юу гэхлээр Chicago Bulls багийн удирдлагууд ямар нэгэн том өөрчлөлтийг хийхгүй. John Paxson, Gar Forman гэдэг хоёр хүн ажилдаа хэвээрээ үлдэнэ.
Зүгээр энэ хоёр хүний албан тушаалын байр өөрчлөгдөнө. Garform багийн ерөнхий менежер бол энэ хүнийг өөр албанд тавиад ерөнхий менежерээр гаднаас өөр хүн авчир тавина. John Faxon багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч хэвээрүүлдэнэ. Гэхдээ тэрний ажил үүрэгт бас туслагаар хүн орж ирнэ. Тэгэхээр ерөөсөд болж байгаа үйл явдал юу гэхээр энэ хоёр хүн дээр ирдэг бүх нөгөө хэвлэлийнхний шүүмжил энийг одоо өөр хүмүүст хүлээлгээл энэ хоёр хүн хөшигний цаана нөгөө багийн удирдлагатай ингээл хамт үлдэнэ. Тэгэхээр дараагийн 5-10 жилдээ бид нар ерөөсөө ямар нэгэн итгэл найдвар хүлээх зүйл бол байхгүй маань буулсын фэнүүтэд энэ чигээрээ явсаар байгаа Чикаго Буллс баг ямар нэгэн энэс доош хуналтандаа хүрнэ. Эсвэл азар драфтаас ямар нэгэн боломжийн тоглогч Майкл Жордан шиг, Дерек Росс шиг шүү хэн байдгийг магадгүй LeBron James шиг ийм тоглогч Буллсын драфтын эрхэн дээр унж ирэл тэгээд магадгүй цаашаа баг өсөж дэвших ийм л боломж гарах юм байна. Тэрнээс зүгээр өөрөөр бол сагсан бөмбөгийн үйл ажиллагааг очиргүй нэг жилийн дотор эргүүл чинь гоё энэ драфтаас олон гоё тоглогчтой аваад тэдэр бага амжилтанд тогтлооч гэдэг юм эсвэл нэг суперод хурж ирээд ийм төлөвлөгөөтэй ажил бол ерөөсө болохгүй бүтггүй байна гэдэг. Ийм л зүйлийг ухаарлаа. Ингээд буулсын фэнүүд надтай адилхан буулсын фэнүүд байгаа бол харамсалтай та биднийг харахгүй он жилүүд дахиад магадгүй дараагийн 5 жил хүлээж ийн гэдгийг хэлмээр. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Le Noble Wine. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Бэлгээ. Эргээ тавтай морил. За өнөөдрийнхөө ярих сүүлийн сэдвээр би удирлын 2 дугаараас албан ёсоор эхэлсэн учраас туухгүй ер нь нэг сар гарны дараа 5-7 хоног 6-7 хоногийн дараа эхлэх гэж байгаа. Плей-оффт бас бид нар асуудлаа анхаарлаа хандуулж эхлэх хэрэгтэй болов гэж бодоод плей-оффын багуудын талаар гээд өөрийнхөө хийснийг судалгааг хараад ингээд байж юм л та. За 4 сарын эхний 7 хоногт удирлын тоглолтууд ер нь бол дуусдаг. За тэгээд 4 сарын 9-10 гэж дуусаад 11-12 хавцаа плей-офф бол ерөөдөө эхэлдэг. За энэ жилийн үед өмнөх жилүүдээс ч гэсэн жоохон наашилсан байх гэж бодож байна. За ингээд энд байж байгаа үед бид нар бүсээ тэргүүлж байгаа плей-оффод гол контендер байх багуудыг аль багууд байх вэ гэдгийг ерөөдөө бол төсөөлтөй болцсон. За тэгвэл тодорхойгүй бас нэг хэдэн багууд байгаа. Тэдгээр багуудын асуудлууд юу байх юм бэ гэдэг. Энд дээр бас ярих хэрэгтэй баг. За эхлээд зүгээр яг аваргын төлөө өрсөлдөөнд одоогийн байдлаар энэ удирдлийн нэг 50 тоглолт явцсан энэ үед хамгийн найдвартай байж болох багууд аль багууд вэ гэдэг ингээд ярилцах хэрэгтэй болох. За би нэгдүгээр хамгийн түрүүнд Clippers-ыг сонгож байгаа. За энэ зүгээр би сонгоод авч байх та. Тэгээд Америкийн олон аналистууд мэргэжлүүд бас Clippers-т ер нь боломжийг өгч байгаа. Би тэрдгээр хүмүүстэй санал нэг байна. Clippers-ийн үед бол гарааны бүрэлдэхүүн хангалттай болчлоо, сэлгээ хангалттай болчлоо, авраг аваад үтсэн дасгалжуулагч байна. За багийн арын алба гэдээ бүх зүйл ажиллаж байна. Удирдал дуусахад бүсийнхаа нэгээр гарах хэсэг нь бол тэдэрт тийм чухал биш. Плей-оффд бол Clippers хожиход хамгийн хэцүү баг байна. 7 тоглолтод энэ багийг хожино гэдэг бол хамгийн хүнд даалгавар байна. Өрөнд үсэд бол гарч ирэх магадлал хамгийн өндөр баг нь бол Clippers байна. За хоёр дахь баг нь Los Angeles Lakers. За Lakers-ийн хувьд Anthony Davis, LeBron James гэсэн хоёр супер одтой ингэж зүтгэсээр байгаа ямар ч байсан удирдлагын ихний хасаг бол амжилтаараа бүсдээ тэргүүллээ. Цаашдаа харин яах вэ гэдэг асуудал гарч байна. Энэ дээр одоо удирдлагын үлдсэн 30 тоглолтод LeBron James-д амрах боломжууд өгөх үү, Anthony Davis-д амрах боломжууд өгөх үү, ингүүд Lakers-ийн амжилт удирдал дуусахад ямар байх вэ? Тэдэнд нэгээр гарах нь чухал уу? Эсвэл ихний дөрөвтөө багтаад гарах нь чухал уу гэдэг. Lakers-ийн хувьд бол 40 асуудал байна. Яг нэвтрүүлгийн маань үзэж байгаа Lakers-ийн фэнүүд ямар бодолтой байгаа бол би таны бодлогоо бас асуумаар байна. Лайвын доор та өөрхөн комментиг үлдээгээрэй. За би хувьдаа юу гэж бодож байна гэхээр Clippers-ээс илүү Lakers нэгээр гарах нь ашигтай. Эхний шат, хоёрдугаар шат. За бүсийн финалд Clippers-тайгаа таарна гэж бодох юм бол Lakers хамгийн амархан зам хэрэгтэй. Нэгээр гарч иж 8-аар гарсан багтайгаа таарна. Нэгээр гарч иж хоёрдугаар шатанд 4-5-аар гарсан хоёр багийн аль нэгтэй таарна. Ингээд Clippers-тайгаа Clippers 2-3 аль нэгээр нь гарна гэвэл бүсийн финалд хүрнэ. Тэгэхээр яг одоо байгаа энэ нөхцөл байдал дээр би ярьж байгаа шүү. За нэмээд бас тоглогчид мэдээж аавн тэр бол боломжтой. Гэхдээ ажилгүй байгаа тоглогчдоос одоо Lakers-т ирэх боломжтой тоглогч шидэгч J.R. Smith-ийн нэр яригдж байгаа. Darren Collins сайхан бас тоглож магадгүй гэдээ багийн удирдлагуудаа орой хоол эцснийхаа маргааш уучлаараа би ер нь зодог тайлсан хэвээр үлдхэн дээр юм байна. Буцад NBA-д эргэж ирэх шаардлагагүй байна гэсэн ийм зүйлүүд энд хэлсэн байгаа. Тэгэхээр Lakers ямар тоглож нэмэх үү гэдэг нь анхаарал татж байна. За яг энэ байгаа бүрэлдэхүүнээр тоглолоо гэхэд тэдэнд бол аврагын төлөө өрсөлдөх боломж мэдээж байгаа. Хамгийн одоо өрсөлдөх боломжтой финалд үлдэх боломжтой дөрвөн багийн нэгт бол Lakers хэвээрээ. Гэхдээ тэдэнд өшөө сайжруулалт хийж чадах юм бол Clippers-ээс ч илүү яригдах боломж байгаа гэдгийг онцлоё. За Lakers-ийн дараа Milwaukee Bucks баг
дорн төсийг итгэл төгс тэргүүлж байгаа. Лиг ч гэсэн итгэл төгс тэргүүлж байгаа. Milwaukee Bucks баг өнгөрсөн жилийн Bucks-аас ямар ялгаатай вэ гэхээр Giannis MVP болоод үзчихсэн. Chris Middleton өмнөх жилээсээ илүү сайжирсан. Багийн бүрэлдэхүүн ялангуяа самбарт илүү сайжирсан. Сэлгээ зузаарсан. Ийм шалтгаанууд өмнөх жилийн Bucks-аас энэ жилийн Bucks-д илүү байгаа учраас Milwaukee Bucks-ыг дорн төсөөс аврагын төлөө өрсөлдөх хамгийн боломжтой баг гэж энэ удирдлагын ихний хагасын дараа дүгнэж байна. Удирдлагын ихэнд бол би Philadelphia 76 багийг тэр баг нь байгаасаа байх болно гэж ингэжсэн боловч харамсалтай нь Embiid, Simmons хоёулаа талбай дээр байгаа үед тоглолтон болж өгдөг нэг юм асуудалтай байна тийм. За ингээд Bucks-ийн дараа тэгвэл яг одоо хамгийн боломжтой баг нь дараагийн дорн төсгийн баг аль баг юм гэхээр би Boston Celtics багт арай илүү боломж. Philly-гийн энэ асуудал шийдэгдэх хүртэл Boston-д юу вэ гэхээр хэдийн нас залууч гэсэн боломжийн плей-оффын туршлага амталчихсан залуу бүрэлдэхүүн байна. Дээрээс нь хамгаалалт маш сайн, довтлогоо боломжийн гэсэн ийм боломжтой Boston Celtics багийг би дараад нэрлэмээр байна. Ингээд энэ дөрвөн багийн араас Philadelphia, за Philly-гийн сүүлд хийсэн хоёр солилцоо бол тэдний боломжийг дахиад сайн нэмэгдүүлчлээ гэж. Ялангуяа Glenn Robinson 3-ыг бол би Golden State-д айгүй боломжийн тоглолцсон өөртөө олцсон хэдэн минутуудаа тун сайн ашигласан гэж бодож байна. Одоо өнөө Sixers-ийн асуудал болчиход байсан. Сэлгэн дээр нь энэ залуу ирснээр сэлгээний асуудал багч гэсэн нэмэр болж чадах юм бол Philadelphia-д уг нь бол юмнууд байгаад байдаг. Ингээд тасалжуулагчийн Brett Brown-ыг хийх ажил үлдэж байна гэж. Энэ 5 багийг бол хамгийн онцлог 5 багаар ингэж харж байна. Энэ 5 багаас л NBA-гийн финал үлдэх 2 баг тодорхойлов. За мөн энэ 5 багаас төрүүлэх багийн тодорхойлов гэж ингэж харж байна. За Toronto Raptors хэдий гоё тоглож байгаа супер од тоглогч нь байхгүй ч гэсэн энэ багийн залуус бүх юм хийгээд өнөөдрийн байдлаар дорн төстөөс тэргүүлж явж байгаа ч гэсэн удирдлагын эцэст ялангуяа финалийн цувралд супер од тоглогч цувралыг авч явдаг, супер од тоглогч аврагыг авчирдаг гэдгийг бид нар хангалттай олон жишээнээс мэднэ. Тийм учраас Pascal Siakam арайч бас финалийн MVP болоод бага авраг төтлөх насан ч болоогүй байна, туршлагаж болоогүй байна. Тийм учраас Toronto Raptors баг энэ миний одоо ихний 5 багт бол багтсангүй. За дараагийн багууд дундаас Utah Jazz их гоё болчих юм шиг ингэ санагдаад байгаа. Utah-гийн тоглолтуудыг үзэж байхад оны шилдэг хамгаалагч нь байна. Лигийн өсөж яваа одуудын нэг Donovan Mitchell байна. Туршлагатай холбооны тоглогч Michael Conley байна. За Bogdanovic-ийг сайн шидэгч байна. Ingles байна гэдэг. Ингээд Utah-гийн тоглогчдыг дээрээс нь дасгалжуулагч ингэ ярих юм бол тэрэнд бол зөндөө олон боломж байна. Гэхдээ Utah-д ямар асуудал байна вэ гэдээ ингэ харахаар хамгаалт боломжийн болж илаа гэж бодъё л да Utah-гийн тийм үү. Довтлогоо эсвэл боломжийн болж илаа гэж бод. Энэ багт нэг л юм дутаадах. Тэр дутаад байгаа юм юу вэ? Надад бол шууд нэг жигүүрийн найдвартай нэг тоглогч. Donovan Mitchell алдааны асуудалд орвол яах вэ? Michael Conley одоо багийн оноо алдаар тэргүүлээд ингэж явах хэмжээний насан ч биш. Тийм тоглогч байхаас өнгөрсөн. Инглисийг тэр тоглогч нь үхээр хитрхи орон гарна. Зарим тоглолтод данд 20 оноо өгнө. Дараагийн 5 тоглолтод 5 оноо өгнө. Ийм орон гарan тоглолтод тоглож байгаа. Bogdanovic яах вэ? Шидэлтээс л оноо аав. Тэрнээс Bogdanovic тоглолтыг удирдах найруулад ингэ явдаг дур. Rudy Gobert сая бүгдийн тоглолтоор оноо авалт сайн байсан ч гэсэн Rudy Gobert-ыг тэр хэмжээнд тоглуулад багт ямар ашигтай. Rudy Gobert хамгаалтандаа илүү тоглож багтаа хожих боломж гаргадаг ийм тоглож. Тэгэхээр Utah-д нэг жигүүрийн тоглогч тэр нь playmaker хийдэг. Багийн тоглолтыг багийн лидергүй үед аваа явцдаг. Ийм тоглогч хэрэгтэй байна. Энэ тоглогч авч чадахгүй бол Utah-гийн боломжос таарах гэж харагдаж байна. За дараагийн нэг сорилт авч байгаа бол Denver Nuggets баг. Denver Nuggets багт Jokic байна, Murray байна, Millsap байна гэдэг энэ багт бас бүхэн байгаа юм шиг харагдаад байгаа. Гэхдээ саяхан бүгдийн тоглолтын завсралын өмнө Lakers-тэй хийсэн тоглолтыг үзээд байж байгаа. Denver арай болоогүй мань да гэсэн тийм бодол өөрөө ирэхгүй толгойд буужлаа. Тэгээ Denver үед ямар асуудал байна гэхээр Jamal Murray яг үндсэн цэвэр холбоо тоглогч биш. Тийм учраас тоглолтыг авч явахд хэцүү. За Jokic-ийг бид нар мэднэ. За удирдал гиснээс хойш нэлээд хэдэн килограмм хасаад одоо яг би формд орж байгааг сая бүгдийн тоглолтын үеэр ярьцлага хөхтэй хэлсэн байна лээ. Jokic-оос бүх юм шалтгаална. За Jokic үнэхээр бага гоё авч яваад ингэж чадвал Denver бүсийн финалд хүртэл явах магадлал байгаа. Гэхдээ Denver-т бас л түрүүний ярьсан Utah Jazz шиг дахиад нэг юм дутуу байгаад байна. Paul Millsap харамсалтай энэ жил ингээ бэртлийн улмаас төдийлөн доктортой байж чадахгүй байгаа. Тэгэхээр Denver дутагдж байгаа зүйл нь Gary Harris гэж тоглогч энэ жил ямар таарууд тоглож байна те. Barton ямар тоглож байгаа вэ гэдэг. Тэгээ Denver-ийг дутагдж байгаа зүйл юу юм бэ гэхлээр би Denver-т дахиад нэг оноо авах хүн. Хамгаалт нь бол яг болчлоо гэж бодоход Denver-т оноо авах хүн хэрэгтэй. Хамгийн том давуу тал нь Denver Nuggets багийн хувьд бол талбайн давуу тал нь байдаг. Тийм учраас одоо өнөөдөр жишээ нь бүсийн 2 дахь чиж байгаа энэ баг яг энэ байраа хаад эхний дөрөөс унахгүйгээр плей-оффт гарч иж эхний шатаад аваад тэнд асуудлаа зэгцлээд 2 дугаар шатанд ямар өрсөлдөгчтэй таарах нь эндээс цаашаа Denver-ийн талаар ярьж болох бах. Зөвхөн
яг одоо Денверийг аврагын төлөө өрсөлдөх өрсөлдөөнд нэрлээд хүчтэй өрсөлдөгч байгаад аль нэг дээгүүр гарсан бага мултлах хэмжээний баг уу гэвэл арай үгүй. Харамсалтай тийм биш. За тэгжэл Portland гэж баг орж ирнэ. Damon Lillard-ийг гэмтэл хэр удах нь вэ? Lillard-ийг байхгүй хугацаанд Portland энэ плей-оффын байралд орж ирэх гээд дээшээ өрсөлдөөнд мацаж ирж исэн энэ зүтгэл нь юу болох нь вэ? За эргээд ирлээ ихэд эдгээр плей-оффт 8-аар гараад тэр аюултай баг байж чадах уу гэд. Сүүлийн хэдэн жил бол Portland ерөөсөө итгэж болохгүй байгаа шүү дээ. Нэг итгэл тавьчихаар OKC жишээ нь мултлаа гараад ирсэн гэсэн Warriors эсрэг юм болдог. Сүүлийн хэдэн жил плей-оффс мултрахтаа бол дандаа Warriors тажигдсан. 4-1 гэсэн байдалтай. Тэгээ Portland бид нэр итгэж эхлэх арай болоогүй болов. Би бол хувьдаа тэгж бодож байна. Тэгээд Portland-ос юу хүлээхээ бол үнэндээ мэдэхгүй байна. Ингээд нэг онцлоод ярих хэдэн багууд бол ийм багууд байгаа даа. За, дорн төсөд бас нэг баг анхаарал татж байгаа. Miami Heat баг. За, Miami Heat багийн талаар яриач гэд хүсэлтүүд бол надад зөндөө ирж ирсэн. Тэгээ би Miami Heat багийн талаар ярихэд энэ өдрлийн үед бол одоогийн байдлаар бол тоглолт үнэхээр гоё болж байгаа тийм. Болж байна. Jimmy Butler тэнд очиж инхээ одын төвшин тоглож байна. Бага амжилт сайн үзүүллээ. Өөрөө бүх одын тоглолтод орлоо. Андре Iguodala очлоо. Bam Adebayo бүх одын тоглолтод сонголоо. Miami Heat багийн 90 тойронд ярих гоё юм бол зөндөө байна. Гэхдээ яг бодит байдлаар энэ баг плей-оффын амжилт гарах баг муу юм уу биш юм уу гэд ярих юм бол Tyler Hero, Duncan Robinson, Bam Adebayo гэсэн энэ багийн тоглолтод ямар нэгэн байдлаар бас нөлөөтэй 3 тоглогч нь хэтэрхий туршлага багтай. За Hero, Duncan хоёрын хувьд бол шидэлтээс өөр энэ хоёрт найдвартай зэвсэг маш бага. За Bam-ийн хувьд самбар дор сайн тоглож ийн, хамгаалтанд болж ийн, энэ жил дамжуулалт тоглолтод үзүүлэх нөлөө нэмэгдсэн ч гэсэн ямар ч шийдэлт байхгүй. Ингээд энэ багийн бүх асуудал Jimmy Butler дээр ирж. За Goran Dragic бас энэ байгааг мартаж болохгүй. Гэтэ G-Dragon-оос одоо бид нар нэг том юм үлээх нь юу бол. За Андре Iguodala ирснээрээ туршлага, хувьцаалах хүрээнд гоё дуу хоолой олон плей-оффын тоглолтуудад хамгаалалт, туршлага, за ингээд тоглолтыг нь шийдэх жижигэн зүйлүүдийг хийгээд мэдээж нэмэр болно. Гэхдээ дорн төсөд түрүүний ярьсан Philadelphia 76, Boston Celtics, Milwaukee Bucks багуудтай харьцуулах хэмжээний ийм бүрэлдэхүүн Miami-д хараахан бүрдэж чадаагүй байна. Энэ яг өнөөдрийн энэ бүрэлдэхүүнээр плей-оффт хол явна гэдэг энэ бол зөвхөн мөрөөдөл төдий юм шүү. Зөвхөн удирдлагын тоглолтууд гоё болоод дуусна. Плей-оффт магадгүй ихний шатад авч гарч ирээ. Хоёрдугаар шатанд аль нэг контендер багтаа гоё өрсөлдөө үзүүлэх бах. 6 тоглолт гарсан цуврал болж магадгүй. Тэрнээс зүгээр Miami Heat багийг өчргөө финал хүртэл яваад бүгдийн шоконд оруулаад ингэ явна гэж бол хувьдаа өмнөдөө бодохгүй байна. Плей-оффын өрсөлдөөнд байж болох багуудын талаар миний таамаг бол ийм л байна да. Тэгээд Miami Heat багийн талаар өшөө илүү дэлгэрэнгүй мэдээлэлгээд ярих юм зөндөө байна. Гэхдээ нэвтрүүлгийн цаг дуусж байгаа учраас надад яг өнөөдрийн байгаа миний хийсэн судалгаагаар бол Miami Heat багийн хувьд бол ийм л юм харагдаж байна. Тэд нар туршлага дутна, мөн багийн нөөц дутна. Тэрнээс бол багийн нүр царай бас нэг хот тоглогч байна уу байна. Туршлагатаа багийн дасгалжуулагч байна уу байна. Зүгээр Miami Heat багаас энэ удирлаас цааш тарин хүлээх юмнууд бол маш их юм байж болно. Ингээд Төмрөгийн шоу нэвтрүүлгийн удирлын 17 дахь дугаар маань энэ үрээд өндөрлж байна. Өнөөдрийнхөө дугаараар ярилцсан сэдвүүд та бүхэнд ямар нэгэн зүйлийг үлдээсэн бол энэ нэвтрүүлгийн бичлэгийн доор комент үлдээгээрэй. Ингээд эх 7 хоногт дараагийнхаа дугаараар ирээд уулзцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone, Lenoble Wine болоод Заяа бэлгэдэлгүүрийн хаанд олонд баярлалаа. Ингээд эх 7 хоногийн пүрэв гарагт ирээд уулзцгаая.